Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Сайн байна уу? Танд ч гэсэн өдрийн мэнд хүргье. За, танаас энэхүү ярилцлагыг ганцаарчлан сургалтын төлөвлөгөөний үр дүн тодруулахаар хийж байгаамаа. За, таны хүүхэд энэ цэцэрлэгт хэдэн жил явж байгаа вэ? За, манай хүүхэд энэ цэцэрлэгт 4 жил явж байгаа. Өмнө нь 2 жил нь өөр 2 багш нар явдаг гэсэн. Энэ цэцэрлэг Шүнжээ багшаа ингэж явж байсан. За, хүүхдтэйгээ ажиллахад хүндрэл бэрхшээл байсан уу? Мэдээж манай хүүхдэд хүндрэл бэрхшээл зөндөө байсан. Өөрөө алхаж чаддаггүй. Тэгээд өөрөө мөлхөж явдаг. За, тэгээд дээрэс нь өөрөө хоолоо халбагдаж ижиж чаддаггүй. Тэгээд хувцаа өөрөө өмсөж чаддаггүй гэх мэт зөндөө хүндрэл бэрхшээлүүд ер нь бол байсан. Энийг багштайгаа ярилцаж багштайгаа зөвлөлдсөний учраас энэ бэрхшээлээсээ ер нь даван туулж чадсан. За, цэцэрлэгт суралцсанаар ямар ахиц гарсан бай танай хүүхдэд? За, цэцэрлэгт суралцсанаар манай хүүхэд одоо багштайгаа харилцан ярилцаж тэгээ өөрөө алхаж явж чаддаг болсон. Тэгээд дээрэс нь өөрөө памперстэй явдаг гэсэн болохоор памперснасаа гараад өөрийнхөө бие даан одоо бийц чаддаг болсон. Дээрэс нь хоолоо өөрөө идэж чаддаг болсон. Халбагны тохируулга гээд тиймэрхүү юугээр одоо арга барилаар багштайгаа ярилцж чаад хоолоо өөрөө идэж чаддаг басаа. Ер нь бол давуу тал бол зөндөө байгаа. За, тэгвэл одоо бусад хүмүүсэд зөвлөхөөр хүүхдээ одоо цэцэрлэгт одоо тогтмол явуулах нь зүйтэй гэж бодож байна уу? Ер нь бол хүүхдээ цэцэрлэгт тогтмол явуулснаар багштайгаа одоо харилцан ойлголцож хүүхдтэйгээ илүү нөгөө нэг ажиллахад арга барил нь ч гэсэндээ амар тэгээд хоорондоо ер нь илүү ойлголцдог болсон. Тэгээд манай хүүхдэд сурсан мэдсэн зүйл бол зөндөө болсон. Ер нь тасдахгүй байх нь л чухал юм билээ. Цэцэрлэгтээ явуулж явах нь л чухал. За, таны хүүхэд цэцэрлэгт явах хугацаанд ганцаарсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байсан уу? Хэрэгжүүлж ажиллаж байсан. За, тасалахгүй байхын чухалч өртөл чөлөөтэй байх хугацаанд багштайгаа хэрхэн яаж ажилладаг байсан бэ? За, энэ үед нөгөө ГСтэй буюу одоо манай хүүхэд ер нь ханаа дүүрэн дархлаа их муутай байдаг. Өвлийн цагаар бол дархлаа нь муудаад ханаа төрөх хүчлэл ер нь дээлийн хідээ их байдаг. За, тэгэхээр багштайгаа нөгөө гэр цүнх гээд одоо гэр цүнхээр тэгээд утсаар зааварчилгаа болон зөвлөгөөгөө аваад хэрэглэгдэхүүний дэрийг нь болохоор гэр цүнхэндээ өгж явуулдаг байсан. Тэгээд багшаасаа ер нь хэд зөвлөгөө аваад захиа махаа бичээд хоорондоо харилцаж уйлддаг байсан. Ер нь багш ганцаарчилсан зөвлөгөө ер нь их өгдөг байсан. Би ч бас багшаас зөвлөгөө их авч асууж судалж чаддаг байсан. За, баярлалаа танд. За, баярлалаа.